За сайн байцгаана уу. Улс төрийн контентын эхний дугаар хүрж байна. Ярьж байгаа сэдвээ хүндлээд ингээд оюутайхаа гоё улаан им Ruby өнгөтэй пижакийг өмссөн байна. Not sponsored. Ер нь бол би яг Монголын улс төрийн тухай ярихгүй. Тэрийг би нөгөө Сэхэдэн подкастер ч гэсэн хэлжээсээ одоо юу гэдэг. За энэ гишүүн чи одоо ингэдэм бэлээ тэгдэм бэлээ. Одоо эн чинь эндээс гаралтай бэлээ. Тим өрдөөс ярихгүй би угаасаа мэдхгүй. Тэднийг ярихын тулд бүр маш их зүйл судлах хэрэгтэй болно. Тэгээд мэдгүй тиймэрхүү юмд юрдэснийх оролцсомооргүй байна. Зүгээр ер нь улс төр гэж юу юм, засаглал гэж юу юм ч юм уу те иймэрхүү мэдлэг олгох зорилгоор тэгээд миний ярихын илүү нэр томьёонуудыг тайлбарласан. Одоо хідэн төрлийн засаглал байдیں۔ Одоо хідэн төрлийн үзэл бодол гэдэг үлээ тийм байдیں۔ Барууны зүүнийх гэхээр ямар ялгаатай байдیں۔ Либерал ясэйсэн гэл нэг аюул олон нэршил байдаг шүү дээ. Тэднийг тайлбарлах хэрэгтэй болоо гэж бодсон. Тэгээд ер нь бол би улс төр сонирхгүй байсан ч улс төр надад оролдоно гэдэг зүйл бол бүр яг хамгийн үнэн гэж би боддог. Би улс төрийн тухай таг мэдлэггүй, мэдхийг хүсдэггүй байсан ч гэсэн шууд шууд бус аргаар надад болон миний үр хойчод маш ихээр нөлөөлнө. Одоо хин нэгний хүүхэд ч гэсэн одоо нэг бодлоо миний ирээдүй гэж явж байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь бүгдээрээ одоо нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг шиг монгол хүн монголоор ярьдаг байх хэвээр, монгол хүн төрийн туллаа мэддэг байх хэвээр гэдэг шиг улс төр гэж юу юм, юг сонирхгүй гэдэг байгаа. Яг юг үзэн яддаг гэдэг байгаа гэдгийг л мэдэх хэрэгтэй байх гэж бодсон. Тэгээ ер нь бол би яг энэ контентороо бас маш тийм амар гүнзгий мэдлэг ч юм уу тийм юм өрдөөс өгөхгүй. Ер нь маш ерөнхий ийм зүйл байт юм ба шүү гэд нэг юм одоо хэлбэр дүрсийг нь ойлгочих хэмжээнд одоо тэгж мэдээллүүд бэлтэж хүргэж байгаа шүү. За одоо эхлэе. Миний энэ удаагийн бичлэгээр хамгийн эхэлж ярих зүйл болохоор ер нь улс төр гэж юу юм бэ? Нэрнээсээ эхлээд тайлбарлая гэж бодлоо. За улсыг юу бүтээдэг вэ гэд хайсан чинь ийм дөрвөн үндсэн components буюу дөрвөн үндсэн зүйл гэж гаргаж ирсэн. Нэг нь болохоор газар нутаг, суурин амьдарч байгаа ард иргэд, functional government буюу одоо зохион байгуулалттай засаглал, дөрөвт нь болохоор бүр эрхт байдал. За одоо нэгээр ингээд салт талт тайлбарлаад явчихъя. За газар нутагтай байх хэрэгтэй гэдэг нь болохоор одоо юу гэдэг ямар нэгэн өөр улсын эзэмшлих биш, өөр улсын харьяа биш, яг юм бие даасан газар нутагтай байх хэрэгтэй. За хоёрт нь болохоор суурин амьдарч байгаа хүн ам, энэ нь бол ойлгомжтой байх. Гуравт нь нөгөө зохион байгуулалттай засаглал гэдэг нь одоо улсыг удирдах авч явах арга гэх юм уу, арга барил. Тэгээд sovereignty буюу би өөрийгөө аваа явж чаднаа гэдэг одоо ийм зүйл гэж ойлгож болно. Та нарын тусламж надад хэрэггүй, тусласан ч зүгээр, туслаагүй байсан ч зүгээр би өөрийгөө хангалттай биеэ авч явж чадна гэсэн ойлголт. Тэгэд энэ дөрвөн зүйл маань улсын үндсэн дөрвөн бүрэлдэхүүн гэж авд юм биш үү? За яг төр гэж юу юм бэ? Төрийн мөн чанар нь одоо юу гэдэг? Одоо энэ микрофон бол яг юм дөрвөлжин, барихад юм хатуу, хэмжээний юм гэдэг шиг чинь 2 дээр 1 хүн 2 тэнцүү 4 гэдэгтээ маргаах хүн байхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингэж тайлбарлах бүх цаг үед нийцсэн хүн болон хүлээн зөвшөөрсөн тийм тайлбар, үзэл, онолыг бий болгох бараг боломжгүй гэсэн. Одоо хүртэл маш олон онолууд байгаа, маш олон эрдэмтэд нийгэм улс төр судлаачдын гаргаж ирсэн онол байгаа. Гэхдээ хүмүүс энэ онолыг нь арай илүү хүлээн зөвшөөрдөг. Энэ онол нь хамгийн түгээмэл байдаг гэж одоо ингэж хувааж ангилт юм байна. Яагаад одоо тийм тайлбар, онол, үзэл гаргаж ирэх боломжгүй вэ гэсэн чинь одоо үе үеийнхний тэ одоо манай аавын үе, эмээгийн үе гэж ярьдэн штэ. Тэрнээс гадна 19-р зууны хүмүүс, 18-р зууны хүмүүс, 21-р зууны, 22-р зууны гээд үе үеийнхний хүмүүсийн амьдралын хэм маяг өөр, амьдралыг үзэх үзэл өөр, ертөнцийг үзэх үзэл өөр, төрчин өөрөө дээрээс нь маш олон талтай, ганцхан талтай тэр талыг нь хараад байх боломжгүй. Тэгээ улс үндэстэн бүрийн сэтгэлгээ өөр, соёл нь өөр, амьдралын хэм маяг нь өөр гэдгээс болд юм байна. За улс бол мэдээж анханасаа байгаагүй. Төр ч гэсэн анханасаа байгаагүй. За төр яаж үүсэх болсон бэ гэдэг юм хүчин зүйлүүд бас байд юм байна. Нэг нь болохоор экологийн хүчин зүйл. За энэ бол ойлгомжтой байгаа байх. Яг одоо байгаль экологийн хүчин зүйлүүд гэсэн үг. Одоо цаг агаар, хоол хүнс гих мэтчлэн зүйлээс болж байгаа. Дараагийн хүчин зүйл нь болохоор хүн ам зүйн хүчин зүйл. Одоо суурин амьдрах болсон, нүүдэллэх болсон, олуулаа байх болсон, овог, омог гэдгээс болж байгаа. Тэгээ нийгмийн эдийн засгийн хүчин зүйл бас байгаа. Одоо өмчтэй болж эхэлснээс төр үсэх бас нэг шалтгаан болсон гэх юм уу. Тэгээ антропологийн хүчин зүйл гэж бас байгаа. Тэгэд одоо төр дээр одоо ингэсэн штэ 2 дээр 1 хүн 2 тэнцүү 4 гэдэг шиг хаан хизээж хүлээн зөвшөөрөгдөх юм онол байдгүй гэсэн. Гэхдээ эрдэмтдийн гаргаж ирсэн онолуудаас хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн онол гэж байдгаа гэд. За тэр нь ямар онол вэ гэхлээр төр гэдэг нь зүйд нийцхүйц албадлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц гэсэн ийм тодорхойлолт байт юм байна. Тэгээ энийг бүр илүү амархуугаар тайлбарлах юм бол зүйд нийцсэн гэхээр одоо за жишээ авал
чи маргаашийн дотор 100 сая төгрөг олж ир. Тэгэхээр эн чинь ингээд амар утгагүй зүйл болчиход байгаа шүү дээ, тий. Маргаашийн дотор 100 мянга, маргаашийн дотор сая гэвэл бас арай ондоо шүү дээ. За чи 1 жилийн дараа 100 саяг олж ир гэвэл бас боломжтой байгаа даа. Энэ нь зүйд нийцсэн болчиход байгаа. Ямар ч утгагүй, учиргүй тийм хууль, шаардлага, дүрм тавихгүй харин ингээд биелүүлж болох үсттэй хүн нээх хохирохгүй, бусдаа нээх халдаа биш иймэрхүү дүрмүүдийг хуулийг бий болгоно. За тэгснэ энэ хууль дүрмээ дагаж мөрдөхгүй бол бас яг зүйд нийцсэн одоо тэр шийтгэл тэ эсвэл энийгээ биелүүлээч гэж одоо загнах арга гэж хэлж болно. Бас нэг одоо амархан жишээгээр тайлбарлавал хүүхэд нь аягаа угаагүйсэн чинь шууд очсноо санал шийдэх бол эн чинь бүр ингээд амар тэнэг албадлага, амар тэнэг шийтгэл болчиход байгаа зү энэ зүйд нийцээгүй. Тэгэд яг ийм хамгийн түгээмэл хамгийн өргөн ашиглагддаг ийм тодорхойлт байд юм байна. За төр гэдэг чинь бол ерөнхийдөө юм дүрм гаргадаг, дайжгүй дүрм гаргадаг. Энийгээ биелүүл гэж дайжгүй шаардлага тавьдаг. Тэгээд биелүүлээгүй зөрчсөн бол бас ийм шийтгэл өгдөг гэдэг ийм зүйл болчихж байгаа шүү дээ. Хууль тогтоох, хуулаа биелүүлэхийг шаардах, тэгээд хуулаа хамгаалах буюу тэр хуулийг нь дагаж мөрдөхгүй байгаа зүйлийг одоо шийтгэх болчиход байгаа. Тэгээ өөрөөр хэлэх юм бол одоо яг энэ газар нутаг дээр ингээ хамт амьдарч байгаа хүмүүсийг улс гэд ингээ нэрлэлцэн те. За одоо ингээ та нар юм хилтэй боллоо, юм заагта боллоо. Энэ одоо энэ зурааснаас хэтрүүл та нар өөр улсынх болно шүү. Энэ зураасандаа байвал та нар өөрсдөө улсд байгаа шүү. Ингээ нэг хүмүүс ингээ байлгацсан байна штэ. Тэр хүмүүсийг хооронд нь алаангүй, хохирлгүй, тэг хэрүүлгүй, уруулгүй, дээрэс нь нөхцөлттэй, дэвшилттэй байлгахын тулд одоо хийж байгаа зүйл гэх юм байна. За тэгвэл улс болон төр хоёр гэдэг чинь баян хамт явдаг үг штэ. Улс төр хоёрын аль нь том бэ гэвэл улс нь том. Харин төр нь улстай үйлчлдэг зүйл. Тэгэд би ийм жишээгээр тайлбарлавал бас гоё байх юм болов уу гэж бодсон. За одоо ингээд ямар ч юм нэргүй, хэний хүүхэд гэдэг нь мэдэгдэхгүй, одоо юм нялх хүүхэд байлаа гэж бодъё л доо. Тэр болохоор улс биш, зүгээр юм газар нутаг болчихж байгаа. За тэгсэн чинь тэр хүүхдийг юм төрсний гэрчлэгээтэй болгоод одоо юм угалц гэж нэр өгнө. Тэгээд тэр хүүхдэд ингээд төрсний гэрчлэгээ өгөөд нэр өгөөд хаанаас ирсэн, хаан төрсэн, хэдэн килограмм жинтэй яасан исэн гэд тэг хүүсийн тодорхойлоод ингээд ингэчих юм бол эн чинь тусдаа нэг бие хүн болчиход байгаа штэ. Угалц гэдэг нэртэй юм бие хүн те. Энэ нь өөрөө улс болчихж байгаа гэсэн үг. Энэ хүн бол улс. За энэ удирдлагаар жишээ авна. Энэ бол угалц гэдэг хүн буюу улс. За төр гэдэг нь юу вэ гэхээр энэ хүнийг бүтээж байгаа угалцыг одоо юм яг биетэй тогтоож байгаа арга яс. Хэрвээ ямар ч арга ясгүй юм бий байсан бол эн чинь бүр ингээд нэг юм гулж исэн хаашаач өөрөө явж чадахгүй, өөрөө ч босч чадахгүй, өөрөө амруугаа хоолч хийж чадахгүй нэг юм таг юм хүнээс хараатай юм болчиход байгаа штэ. 1000 угалц гэдэг нэртэй байсан ч надад туслаач, намайг ишээ хөдөлгөөд өгөөч, би ишээ усанд орох гэсэн юм аа, би ишээ тэр хоолыг авч идэх гэсэн юм аа гэл дандаа нэг юм хүний гар харсан болох гээд байгаа. Ингээр ч нөгөө бүрийгт байдал гэдгээ алдчихж байгаа байхгүй юу. Харин юм ястай одоо юм булчинтай байж энэ чинь яг юм хөл дээрээ тогтдог өөрөө ингээ алхаж очиж чаддаг тийм болчороо юм төртэй байна гэсэн үг. Ер нь бол тэгэхээр улс гэдэг нь гаднах зүйл, төр гэдэг нь тэр одоо тэр юм бат байлгаж байгаа зүйл гэх юм уу. Тэг яг бас штэ ийм юм бэлээ. Улс гэдгийг ер нь бол ингээ гараараа хурж болох зүйл зав. Ягаад гэхээр газар нутаг байна хурж болж энэ хүн одоо хүн ам иргэдэд нь ингээ хурж болж юм те. Тэнгүүд төр гэдэг нь юм одоо үзэл бодол, баримтлал, арга гэхээр ингээ хурж болохгүй юм одоо хийсвэр зүйл. Улс гэдэг нь байнгын шинжтэй, төр гэдэг нь ч гэсэн байнгын шинжтэй. Тэгээд одоо төр гэдэг чинь нэг юм тодорхойлт байгаа даа штэ. Им хууль зохиогоод, хуулаа биелүүлэхийг шаардаад тэгээд биелүүлэхгүй бол шийдэгдэг гэдэг юм байгаа. Тэнгүүд энийг яг юу биелүүлээд байгаа? Яг юм гүйцэтгэх ёстой юм байгаа даа. Нэг юм хийсвэр имийг гар хүлэн болоод ажиллах зүйл байгаа даа. Тэр нь болохоор засаглал, улсын их хурал, засгийн газар болчихж байгаа. Одоо нөгөө functional government гэсэн шүү дээ. Энэ болохоор зохион байгуулалттай засаглал гэж хэлээд байгаа маа. Хүний бие дээр ярих юм бол тархин гэсэн үг. Махан биеийн нэр нь зүс нь улс. Арга яс булчин нь төр. Харин тарих буюу одоо бүх төр шийдвэрийг гаргадаг, гар хүлийг нь баруун тишээ алхах юм уу, зүүн тишээ алхах юм уу, босох юм уу, суух юм уу, үсрэх юм уу, дасгал хийх юм уу, яахан гэдгийг одоо шийддэг, санаачилдаг зүйл нь одоо улсын их хурал болчихж байгаа байхгүй юу, парламент. Монголд болохоор улсын их хурал гэж нэрлэдэг. Тэгээд ер нь бол тэгээ парламент гэж ярьж байвал одоо монголоор улсын их хурал гэж ярьж ингэж бодоорой. Тэгээд улсын их хурлын хийх ёстой юм болохоор шинэ хууль санаачлах. Парламентийн хийх зүйл шинэ хууль санаачлах. За тэгээд тэр шинэ хуулийг биелүүлж гин үү? За ийм шинэ хууль зарлалаа шүү. Биелүүлээрэ гэдэг зүйлийг хэн хийдэг вэ гэхлээр засгийн газар хийдэг юм байна. Тэгэхээр засгийн газар, улсын их хурал хоёр юм гол зорилго нь нэг, тэг явж байгаа чиглэл нь нэг. Гэхдээ хоёр өөр тусдаа үүрэгтэй. Засгийн газар, улсын их хурлын хийж байгаа санаачилсан зүйлийг биелүүлдэг. Нөгөө нэг одоо парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн засаглалтай, холимог засаглалтай, хаан засаглалтай гэдэг ингээ олон засаглалууд байдаг шүү дээ. Тэр нь болохоор нөгөө нэг
тэр хууль биелүүлэлттэй, хууль хэрэгжүүлэлттэй, хууль шинэ хууль гаргаж байгаа нь одоо улсаа төрөө яаж авч явж байгаа вэ гэдэг юм арга барил нөр. Би бас ийм жишээ олсон заяа. Одоо энэ угалц гэдэг нэг ийм хайж юм манай угалц. Одоо угалц гэдэг энэ хүн байгаа шүү дээ. Угалц гэдэг нэртэй ийм одоо ястай, тархитай ийм нэг хүн байгаа. Булчинтай биетэй өөрөө бүрэнгүйцэд ингээ алхаж чадах юм хүн байгаа. Энэ хүн ямар амьдралын маягтай юм гэдгийг тэр засаглалын хэлбэрэнд тодруулж өгч байгаа. Энэ хүн спортоор хичээлдэг амьдралын маягтай юм биш. Энэ хүн илүү ийм тайван одоо йог могоор хичээлдэг юм биш. Энэ хүн илүү одоо юу гэдэг толгоогоор ажилтдаг юм биш ч юм уу те мэдгүй ингээд хүн болгоныг өөрөөр амьдралын маягтай та. Тэр нь болохоор тэр парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглал, хаанд засаглал, холимог засаглал, арчилсан засаглал бла 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 гэд ингээд амьдралын маягууд нь гэсэн үг. Төр чинь нэг юм одоо нэг хийсвэрийн мэтгэл үнэмшил болчиход байна шүү дээ те. Тэнгүүд би сая жоохон өсөрчлээ. Тэгээд энийг яг нөгөө арай мэрэгжлийн хэлгээр нь тайлбарлая. Төрийн бүрэлдэхүүнд болохоор хууль тогтоох засаглал гэж байгаа, гүйцэтгэх засаглал гэж байгаа, шүүхэх засаглал гэж байгаа. Хууль тогтоох засаглал нь болохоор сая нөгөө Монголын нөгөө улсын их хурал парламент гэдэг байгаа ч юм байхгүй юу? Нөгөө хууль санаачилдаг гэдэг байгаа. Гүйцэтгэх засаглал буюу нөгөө хуулаа мөрдүүлж гинүү, яаж гинүү, ээж гинүү гэдэг чинь өөрөө засгийн газар. Энийг бол ярьсан тий. Тэгээд шүүх засаглал гэж байгаа. Төрийн бүрэлдэхүүнд 3 дахь одоо юм бүрэлдэхүүн байна шүү дээ. Энэ бүрэлдэхүүн болохоор одоо энэ гаргасан байгаа хуулийг яг зөрчсөн юм уу үгүй мүү гэдэг дээр эхлээд тийм үгүй гэдэг хариулт авна. Шууд шийдэхэд авах гэсэн үг биш. Шүүх гэдэг байгаа шүү дээ. Тэгээд за энэ хүн тэ энэ хууль тогтоох засаглалын улсын их хурлын парламентын гаргасан хуулийг зөрчөөгүй байна гэвэл одоо ингээд зүгээр зарим нэрнгэсээ зөрчсөн байна гэдгийг ингээд эхлээ шийднэ. Шийдснийхаа дараа за тэгвэл яг ямар арга хэмжээ авах юм бэ? Яаж шийдэх юм бэ гэдгийг ингээд шийддэг. Ийм 3 бүрэлдэхүүн хэсэг байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал. Энэ дэхтэй улс төрийн тухай мэдээлэл бэлдэж ингээ хүргэнэ гэдэг чинь ер нь амар хэцүү юм байлээ заяа. Яагаад тэгэхээр одоо чинь би нэг А гэдэг зүйлийг тайлбарлаж ялаа гэж бодъё л доо. Тэгсэн чинь А гэдэг зүйлийг тайлбарлахдаа дунд нь Б үсгийг ашиглаж тайлбарлаадсан. Би уг нь А-га тайлбарлаж дуусчаад ардаас нь Б үсгийг тайлбарламаар нь штэ. Дараа нь Б-гээ тайлбарлаж дуусчаад В-гээ тайлбарлана гэд уг нь ингэж явна гэж бодсон байхгүй юу? Тэсэн чинь эн чинь ердөөсөө тэгж яригдах зүйл биш юм бэлээ. А гэдэг зүйлийг тайлбарлахын тулд дунд нь Б, В, Г гэдэг үсгүүдийг ашиглаад тэг бүр ингээ холион бантан болд юм бэлээ. Тийм болохоор ер нь тэгээд холион бантангаар нь ярьч дөө. Тэгээд би бас нөгөө нэг улсын их хурал засгийн газар за тэгвэл улсын их хурлын гишүүн засгийн газрын бас гишүүн байж болд юм уу гэсэн чинь болдог гэж хэлээ. Тэрийг болохоор Монголд давхар дээлтэн гэж нэрлэдэг юм бэлээ. Тэгэхээр засгийн газрын гишүүн гэхээрээ улсын их хурлын гишүүн гэсэн үг үү? Үгүй. Улсын их хурлын гишүүн гэхээрээ засгийн газрын гишүүн гэсэн үг үү? Үгүй. Гэтэ давхар одоо хоёр газар ажилладаг гэх юм уу? Тэгээд ийм давхар дээлтэй гэж нэрлэдэг. Ийм юм бэлээ заяа. Улсын их хурлыг парламентыг ард иргэд сонгоно. Гэхдээ тэр бас засаглал болгоноос өөр хаа. Тэрийг би яг нөгөө нэг одоо парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглал бла 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 гэдэг дээр дахиад тэр мэдээлүүд бол бэлдэг байгаа. Тэрэн дээр илүү одоо дэлгэрэнгүй ярий. Яаж улсын их хурлын гишүүнд парламентын гишүүдийг сонгох юм бэ гэдгийг. Тэгээд ер нь бол бидний мэдхээр ард иргэд ингэ сонголт сонгож байгаа шүү дээ улсын их хурлын гишүүдийг. Тэндээсээ улсын их хурлын гишүүд өөрсдөө нэлээд ерөнхий сайдаа сонгодог. Тэр ерөнхий сайд нь засгийн газрын дарга болж байгаа. Буюу нөгөө нэг шин тогтоосон хуулийг хэрэгжүүлэх тэр зүйлийн дарга нь болоод нь штэ. Тэнгүүд ерөнхий сайд тэр одоо доотлын нөгөө нэг одоо боловсролын сайд, эрүүл мэндийн сайд, яасан сайдуудаа ингээд одоо томилд юм бэлээ. Гэхдээ тэр томилж байгаа сайдуудаа бас ганцаараа дур мэдээл за би энэ хүнийг томиллоо гэдэхгүй ер нь бол одоо санал дэвшүүлдэг гэх юм уу? Ерөнхий сайд болчоод за би боловсролын сайдаар одоо энэ хүнийг тавья гэж бодож ингээ улсын их хурлын гишүүдээс ингээ асуудаг. Тиймэрхүү санал хураалтаар явдаг. Тэгээ энэ тухай засаглалын тухай ярьж байхдаа ярий. Тэр одоо нэг юм ерөнхий хууль тогтоох, хууль биелүүлэх, шүүх гэдэг нэг ийм ерөнхий нэг үүрэгтэй байгаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь бас дотоод болон гадаад үүрэг гэж байдаг. Дотоод үүрэг нь болохоор мэдээж те одоо хуулиа сахиулах, ард иргэдэд хамгаалах, амьдралыг нь дээшлүүлэх, аль болох бага хохиролтойгоор илүү ололттойгоор улсыг авч явах маах гэд яг юм улс дотроо байгаа улс иргэдэд хамгаалах гэд иймэрхүү үүрэгтэй байгаа бол гадаад үүрэг нь болохоор улс орноо батлан хамгаалах. Тэгээ дээрэс нь бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах гэдэг ийм гадаад үүрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ угалц гэдэг нэг юм улс байгаа шүү дээ. Энэ хүн байгаа нэг эмэгтэй угалц гэдэг эмэгтэй. Энэ эмэгтэй хичнээн те амьдралын хэм маягтай, булчинтай, шүрмөстэй ийм байсан ч гэсэн ганцаараа хизээч оршин тогтнох боломжгүй шүү дээ. Өөрхийн нэгэн хүнтэй ярина, өөрхийн нэгэн хүнтэй найзлана, өөрхийн нэгэн хүнээс суралцсан. Одоо энэ дасгал хийдэг эмэгтэй байлаа гэж бодоход хөөе за тэр баттай очиж уулзчихъя да. Хөөе бата нэр ийм дасгал хийдэм биш. Бата нэрээ энэ дасгалаар одоо илүү удаан хичээлж байгаа юм биш, илүү туршлагатай юм биш. Энэ дасгалыг яаж хийдэм бол өглөө дэм орой дэм аль нэг үр дүндээ энэ дасгалын дараа ямар хоол идвэл ингэдэм бла 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 гэд ингээд суралцдаг гэж ойлгож болно.
Тийм болохоор бусад улс орнуудтай харилцаатай байх нь ойлгомжтой байх ёстой гэсэн үг. За тэгээд судалж байгаа хавцад би бас нэг юм зүйл олсон. Анархист гэдэг нэг юм нэршил олсон. За энэ нь болохоор төр удирдлагын одоо энэ систем, албадлагын систем дээр доор гэж ирэмблэгдэх. Дээрээ нэг босстой байгаад тэр одоо босс, тэр үзэл бодол, тэр хууль дүрмийн дагуу явах гэдгийг эсэргүүцдэг зүйл. Дэлхийн бараг ихэнх улсын явж байгаа энэ системийг эсэргүүцдэг тийм одоо үзэл бодол юм байна. Хин нэгэн биднийг дээрээс өртөөсө захирах ёсгүй гэдэг. Анархизм тэгвэл ямар үзлийг дэмждэм бэ гэхлээр одоо төргүй нийгмийг дэмждэг гэсэн үг. Гэхдээ энэ нь өртөөсөө дэг журмгүй амьдрцгаая хүн болгон эрхчлөөгөөр амьдраад хин хүснэ бие бинийг алаад тэгээ бүр имх замбраагүй аимшигтай ингэж амьдрцгаая гэсэн үг бол өртөөсөө биш. Одоо ерөнхийдөө анархизм гэдэг зүйл чинь төрийн эрх мэдлийг эсэргүүцээд байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол энэ одоо хэллэгийг бас одоо ямар нэгэн шатлал, удирдлагын албан тушаал, дээр доор гэж ирэмблэгдэх гэдэг зүйлийг эсэргүүцэх үед бас ашигладаг юм билэ. Тэгээд яг ингэж ийм үзэл бодолтой, ийм зүйлд итгэдэг хүнийг болохоор анархист гэж одоо хэлнэ гэсэн үг. Төр гэдэг одоо эрх мэдлээр бид нэр удирдуулах ёсгүй. Тэгээ ер нь бол сайн дураараа ингээд нэгдээд хүссэн хүснээрээ ажиллаад бие биедээ тус нэмэр болоод тэгээ дээр доор гэж ирэмблэхдэггүй чаддаггүй туслаад чаддаггүй чаддаг болохыг хичээгээд ч юм уу те. Ер нь л ингээд сайн дураараа эрх чөлөөгөө идлээд хамт оршин тогтнохыг одоо хэллээд байгаа юм шиг байгаа. Тэгээ ингээд сонсохоор одоо энэ анархизм гэдэг зүйл яг л юм диваажин шиг те. Хин ч ингээд бие бинийгээ загнахгүй хүчлэхгүй зүгээр хүсэж байгаа болохоор л ингээд юм хийдэг нэг тийм юм болох гээд байгаа боловч энэ яг бодит амьдрал дээр ийм одоо төгс үйлчилж чадах. За төгс биш юмаа гэж ядаж ийм тэгээ 60% боломжтойгоор те ядаж 60% боломжтойгоор үйлчилж чадах ийм үзэл бодлоо гэвэл үгүй. Яг ийм жижиг хамт олонд бол үйлчилж болохоор байгаа. Гэхдээ яг ийм том бүр улсын хэмжээд бол энэ нь урт хугацаанд хүчтэй нь хүчгүйдээ сул доройдоо ноёрхох, эмх журам цэгцтэй, тэгшэрхтэй оршин тогтнох, удаан оршин тогтнох боломжгүй ийм одоо үзэл бодол болчихж байгаа. Үзэл баримтлал юм биш, үзэл бодол юрдээс биш. Би сая солиод хэлчих. Тэгэхээр яг улсын хэмжээнд яг одоо энэ анархизм гэдэг үзэл баримтлалаар улсыг авч явна гэхээр яг юм бодит загвар болж чадахгүй байгаа. Тэгээд философч одоо яг энэ тал дээр ингэж хэлсэн байт юм байна. Эрхчлөө хаан байна, тэнд хууль байна. Хууль хаана байна? Тэнд эрхчлөө байна. Хууль байхгүй бол эрхчлөө байхгүй. Хуулийн зорилго бол эрхчлөөг байхгүй болгох биш, эрхчлөөг хязгаарлах биш, эрхчлөөг устгах ердөөсөө биш, харин эрхчлөөг эрүүлээр нь хатгалах, бүр илүү өргөн болгоход оршино гэж хэлсэн. Тэгэхээр хууль болон эрхчлөө яг хамтдаа одоо ингэцэн явж иж айгу удаанаар эрүүлээр оршин тогтноно гэж хэлж байгаа юм байна. За тэгэд би энэ одоо судалгаа мэдээллийг цуглуулж явах явцдаа МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш Б Батбаярын эрх зүйн үндсэн лекцээс нэг ийм зүйл олсон. Одоо энэ төрийн захиргаа гэдэг байгаа зүйл чинь шинэ ойлголт. Тэгэхээр энээс өмнө өөр захиргаанууд байсан гэсэн үг. Тэгээд хамгийн анхны захиргаа болох байгалийн захиргаа гэж байсан. Энэ нь улс төр бий болохоос өмнө амьтны төрлөх аран шин одоо зүн бэлгэрээ, инстинктээрээ оршин тогтнодог ийм захиргаа. Тэгээд яг энэ байгалийн захиргааны үеэр ямар нэгэн үйлдвэрлэл аж ахуй хийж бүтээсэн зүйл өсөлт хөгжилт ердөөсөө байхгүй. Далаа тэнгисээр аялах, өөр одоо бусад улс орон газар нутаг те хүмүүсийн амьдарч байгаа тэр хэм маягийг судлаа одоо юм солилцъя гэдэг зүйл ердөөсөө байхгүй. Угаасаа далаагаар тэр аялах тийм зүйлийг ч ингээ мэдхгүй. Барилга байгууламж арай удаан амьдрахын тулд те яг шууд утгаараа удаан амьдрахын тулд нэг газараа удаан амьдрахын тулд одоо бороо засан төсвөртэй байхын тулд нэг юм барилга байгууламжтай болъё гэдэг юм огт байхгүй. Нүүхгүй амьдрал нэг газараа одоо ингээ суурин байгаад авил цэцгэлж болох юм байна гэдэг юм мэдхгүй. Ер нь дэлхийн тухай ямар ч ойлголт байхгүй. Тэгээ ямар нэгэн хууль дүрэн байхгүйсэн болохоор зүгээр амьд үлдэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. Яаж ч өөрийгөө хамгаалахаас буцахгүй гэх юм уу? Зөв нэгнийхээ хоолыг булгах ч юм уу. Одоо ямар ч юм хууль дүрэн байхгүй одоо энэ замбраагүй амьдралын маягийг байгалийн засаглал гэж хэлээд байгаа юм байна. Тэгээ би за энэ байгалийн засаглал буюу хамгийн анхны засаглалаас төрийн засаглал болох хүртэл одоо яг ямар өөр тийм засаглалууд байсан юм бэ гэд тэгсэн чинь бас маш олон засаглалууд гарч ирсэн. Тэрийг бас дараагийн бичлэгэн дээр ярих гэж бодож байна. Одоо энэ чи яг нөгөө нэг энэ болоод байгаа байхгүй. А-г тайлбарлаж яхад Б гэдэг үг ороод ирнэ. А-га ярьж дуусах байхад тэгэд ингээ үсчээд байгаа болохоор. Тэм болохоор ер нь улс төр засаглал, улс төрийн үүрэг юу юм гэдэг дээрээ одоохондоо жоохон төвлөрье. Одоо энэ улс угалц гэдэг юм улс байгаа шүү дээ. Энэ улс болохоор байнгын шинжтэй. Хүснэ нь очиод угалц гэдэг яг нэрээ солиулж болох л. Гэхдээ юу гэдэг би одоо өндрөө солиулмаар байна. Төрсэн газараа солиулмаар байна. Би биеийнхээ хэмжээг солиулмаар байна. Би
хүүсээ солиулмаар юм ч юм уу те. Ер нь бол яг ингээд төрөлхөөс зайсан зүйлээ шууд ингээд солиулах боломжгүй шүү дээ. Тийм болохоор байнгын шинжтэй гэдэг юм. Би энэ дээр яг нөгөө одоо яг шууд утгаараа нөгөө угалц болон хүн гэдэг юм жишээгээр биш яг LGBTQ community-ээр одоо хүүс солиулах молиулах гэдэг тийм тухай ердөөс яриаггүй шүү. Тийм зүйлийг би ердөөс эсэргүүцдэггүй. Жичг гэд хэлчихье. За ямар ч улс бол ингээд байнгын шинжтэй. Төр бас ер нь бол байнгын шинжтэй. Энэ яс булчин гэдэг чинь хэлбэр нь ер нь бол байнга байгаад байна. Томорноо жижигэрнүү гэхээс биш одоо юу гэдэг шилбэний яс нь ийм байжснаа гинт ингээ өргөн болох ч юм уу те эсвэл нэг тийм боломж байхгүй шүү дээ. Тийм болохоор төр ч гэсэн ер нь бол байнгын шинжтэй. Харин энэ хүний алхаж гიშгэж байгаа хурд амьдралын хэм маяг нь буюу нөгөө нэг засаглал гэдэг байгаа шүү дээ. Тэр булчингаараа яаж хөдлөнө мөдлөнө гэдэг шийддэг. Одоо тэр засаглал нь болохоор төр зургийн шинжтэй. Хүн амьдралын маягаа байнга өөрчилж болно. Нэг сэлдэг байсан бол маргааш нь тэр хүн сэлхээ болоо зүгээр таг буудан дээр хэвтчих болно. Эсвэл бүр боксер хичээлч юм уу болно. Тэгээ засаглал ер нь ингээ байнга солигдчихэдэг шүү дээ. Тэгээд бас засаглалаас хамаарат одоо 4 жилийн хугацаатай солигдд юм уу 6 жилийн хугацаатай солигдд юм уу тэр бас ингээ өөр. Тийм болохоор засаглал төр зургийн шин чанартай. Засаглалын үүрэг тэгээ одоо парламентын үүрэг улсын хурлын үүрэг ганцхан хууль тогтоох гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Гэхдээ бас яг ганцхан хууль тогтоох бол биш. Хууль тогтоох бол одоо үндсэн үүргийнх нь нэг нийгэм хэв журам аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гэж байгаа. Одоо улсынхаа ард иргэдийг гадаад болон дотоодын аюул занал хиллээс хамгаалах ёстой. Дотоод аюул занал хиллээс хамгаална гэдэг нь одоо цагдаагийн байгууллага орчиж байгаа. Одоо гадаад аюул занал хиллээс хамгаална гэхээр зэвсэг түвшин орчиж байгаа. Дараагийн үүрэг нь болохоор эдийн засгийг зохицуулах удирдах үүрэгтэй. Тэгэхээр ер нь эдийн засгийг аль болох тогтвортой байлгах, мөнгөний ханш, татварын систем энэ бүхнийг бас зохицуулах. Одоо жишээ нь татвар цуглуулад тэрийг иргэддээ юм өгөөчтэй байдлаар зарцуулах гэсэн үг. Одоо өөр хин нэгэн хүнд ингээд шанелын цүнх мөх авч өгч болохгүй гэсэн үг. Дараагийн үүрэг нь болохоор нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх. Одоо улсынхаа ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх. Одоо энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр ард иргэдийнхээ амьдралын чанарыг одоо дээшлүүлэхэд нөлөөлдөг тэр зүйлүүдэд одоо юу гэдэг нь засаглал дэмжлэг үзүүлж одоо зохицуулах үүрэгтэй гэх юм уу амьдралын чанарт нөлөөлөх зүйл гэхээр боловсрол, эрүүл мэнд, тэгээд халамж гэдэгт болохоор юу гэдэг орлого олох боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй, хөгшин настай, тусгай хэрэгцээтэй хүмүүс, орлого багтаа хүмүүст ч юм уу те халамж үзүүлэх тийм үүрэг бас байгаа. Дараагийн үүрэг нь болохоор гадаад харилцаагаа хөгжүүлэх үүрэгтэй. Ер нь бол улс орноо төлөөлөх, бусад улс орнуудтай гэрээ хэлэлцээр хийх, хамтран ажиллах үүрэгтэй. Түрүү хэлсэн шүү дээ. Одоо манай угуулс дандаа насаараа ганцаараа ингээл ямар ч найзгүй тэгээ одоо танилгүй тийм байна гэж байхгүй. Ингээ бусд хүмүүстэй харилцаж ийж, дэмжлэг үзүүлж ийж, тусламж үзүүлж ийж, тэмүүтэй тусламж авч ийж, юм суралцж ийж, солилцож ийж, мэдээлэл ингээ солилцож ийж, харилцаа өгүүлцэж авалцж ийж одоо энэ хүн чинь ингээд энэ улс чинь ингээд сайн удаан оршин тогтнох нь шүү дээ. Тэгээд саяхнаас одоо төрийн үүрэг дээр байгаль орчноо хамгаалах гэдэг ийм үүрэг нэмэгдсэн байсан. Тэгээ энийг болохоор орчин үеийн засаглалын айгүй чухал үүрэг гэж хэлж байгаа юм байна лээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, байгалийн нөөц баялагийг одоо зөв зохистой ашиглах, үр хойчтой үлдэх. Ер нь бол яг эцэстээ олон нийтийн эрх ашигыг хамгаалах. За одоо дахиад одоо угалт дээр жишээ авч хэлэх гэж байна заяа. Энэ нь болохоор би бас яг бодож яг зөв зохимжтой жишээ юу гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ надад хүн ингэж тайлбарласан бол би нэг айгүй ойлгох байсан заяа. Энэ нь болохоор за энэ бол улс одоо ясна булчин болохоор төр амьдралын маяг нь одоо засаглал гэдэг жааш. Тэгвэл ард иргэд нь юу гэсэн үг юм бэ гэвэл ард иргэд нь угалзын одоо эд эрхтнүүд нь гэсэн үг. Үснүүд нь хамран хумсна таван цул эрхтэн одоо цус мус юу гэдэг те бүр эд ис болгон одоо ард иргэд болчихж байгаа маа буюу бид нар. За тэгээд одоо энэ угалцчин те одоо тархиараа удирдагдаад ингээ алхаад одоо хоолоор зүрлэлт ингээ амргаа хоол авч хийж байна. Тэгсэн чинь ингээл одоо дүр эсгэгч буюу те өнгө үнэр амт оруулагч хугацаа уртасгагчтай эрүүл бус хоолнуудыг ингээл амруугаа сонгож хийгээдэвэл эдис эрхтнүүд маань ингээ муудна, эрүүл бус болно, өвчтэй болно, дархлаагүй болно ч юм уу те өөхлөн эсвэл вирустэй болно гэд айгүй олон одоо сүрэг үр дагаврыг ард иргэд буюу эд эрхтэн эдисүүдтэй ингээ авчирч байгаа штэ. Тэгэхээр саяны зөвлөлтөөр бидний одоо амандаа оруулж хийж байгаа тэр хоол, хүнс, арх, тамхи одоо юу гэдэг тэр бүх зүйл юу вэ гэхлээр засаглалд сонгож оруулж байгаа хүмүүс юм аа. Яг ингээ үйлдэл болгоог нь хийгээд штэ. Юм идэх хөстэй,
яг ингээ идээд идэг. Гэхдээ ингээ буруу хоол хүнсээ, буруу цаг үедээ, буруу хэмжээтэйгээр идээд байл энэ чинь хор олно шүү дээ. Хор олоод дараа нь ид эрэхтэн буюу бид нарт ингээ хэцүү болоод байгаа. Тэгвэл яаж зөв эрүүл хоолж, зөв амьдралын хэм маягийг, зөв арга чаргыг, зөв цаг хугацааг, зөв хэмжээг сонгох вэ гэвэл тэр одоо зүгээр л бодъё л доо энийг бүтээгдэхүүний орц найрлагын сайн унших хэрэгтэй буюу засаглал сонгож байгаа хүмүүсээ аягүй сайн таньж мэдэх хэрэгтэй. Зүгээр энд ажгүй аргаж ийнгээ сонгож болохгүй. Маш сайн одоо уншиж, судалж одоо хэрглэж идчихийж энэ угалз идчихийж тэр нь эргээд одоо эд эрхтнүүдэд сайнаар нөлөөлнө. Зөв дасгалыг зөв газраа зөв ачааллаар хийж эд эрхтнүүдэд сайнаар нөлөөлнө. Засаглалд сонгож байгаа хүмүүсээ өөрсдөө хариуцлагатайгаар сонгож ийж эргээд биднэрт ингээд сайнаар нөлөөлнө гэсэн үг гэж одоо зөвөрлж болно гэх юм уу. Тэгээ одоо юу гэдэг улс төр сонирхдаггүй гэж хэлж байгаа хүн бас жишээ авал одоо энэ хумстай адилхан. Энэ бие тэ яг ямар хоол идэн үү, ямар амьдралын хэм маягаар амьдрын уу надад хамаагүй. Би бол хумс биенээс чинь тусдаа ч юм уу тэгж бодож байгаа гэсэн үг. Тэгтэл ингээл дахиад ингээл буруу амьдралын маягтай бла 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 ийм байгаа дэвэл хумс ч одоо яад ингээл имзэг болно, нимгэр намархан хугардаг болно гэд. Тийм би улс төр сонирхдаггүй, улс төр надад хамаагүй гэж хэлж байгаа ч яг ийм шал утгагүй зүйл байгаа байхгүй юу? Хамгийн хамаатай зүйл байгаа байхгүй юу? Чи сонирхдаггүйсэн ч чамайг сонирхоод ингээд байна гэсэн үг. Тэгэд энэ угалз хүчтэй байх өөр хин нэгэн хүн угалзыг хурж ирээд түлхэх ч юм уу дээрлэх үед энэ угалз өөдөөс нь тэмцэж чаддаг байх юмаа дээрэмдүүлж чадахгүй байх өөрийгөө хамгаалдаг байхын тулд зэвсэг түчин буюу одоо энэ угалз чинь бас юм булчин шөрөмс мөрөс хэрэгтэй штэ юм ажиллагаатай энэ нь болохоор нөгөө зэвсэг түчин болчиход байгаа байхгүй юу. Яг одоо ингэж ярихаар ийм төгс зөрлөл биш ч гэсэн ерөнхийн нэг ойлголтыг авчиж байгаа ах гэж бодож байна. Ягаад тэгэхээр би яг энэ мэдээллүүдийг цуглуулж захтаа өөрөө яг ягаад чи надад ингээ хүн юм бэ штэ. Энэ нь булчин юм бэ штэ. Энэ нь амьдралын хэм маяг юм бэ штэ. Энэ нь зүйл сонгож байгаа тэр дасгал хөдөлгөөн. Тэгээ уухыг сонгож гин үү, унтахыг сонгож гин үү, дасгал хийхийг сонгож гин үү, буудан дээр хитгийг сонгож гин үү, тэ түргэн хоол идэхийг сонгож гин үү, эрүүл хоол идэхийг сонгож гин үү гэдэг чи одоо ийм сонголт юм бэ штэ гэд ингэж ойлгоодсэн болохоор яг энэ зөвлөлөөр ядаж нэг 5 хүн ойлгох байхаа гэж найдаж байна. За ерөнхийдөө нэг юм маш ерөнхий ойлголт бол ингээ болчлоо. Улс гэдэг нь одоо газар нутаг ард иргэд одоо юм зохион байгуулалттай засаглалтай тэгээд юм бие даах чадвартай юм угалз гэдэг хүн юм байна. Тэгээд төр гэдэг нь одоо арга яс булчин юм байна. Ингээ баттай зогсоож байгаа. Тэгээ бас тарих юм байна. Одоо боддог итгэл үнэмшил юм байна. Засаглал гэдэг нь бас тарих болон амьдралын хэм маяг юм байна. Йогд явж ирүүл амьдрах юм уу? Бассейн цэлж ирүүл амьдрах юм уу? Жимд явж ирүүл амьдрах юм уу? Бла 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 гэдэг нь засаглалын хэлбэр. Харин яг эднэрийг хэрэгжүүлэхийн тулд юуг сонгож авч консюм буюу одоо биедээ оруулж ийн вэ, улсдаа оруулж ийн вэ? Яг юуг үйлдэл болгож одоо ямар бүтээгдэхүүнийг яг ингээ хэрэгжилж идэж ийн, хизээ идэж ийн, яаж ийж ийн гэдэг тэр бүтээгдэхүүнүүд чи өөрөө тэр засаглалд сонгож оруулж байгаа хүмүүс юм байна. Зөв сайхан бүтээгдэхүүнээр тэ одоо энэ улс угалз гэдэг зүйлийг ингээд хийжээгээд тах юм бол эд эрхтэн одоо буюу ард иргэд маань ингээд гоё ирүүл байна. Буруу муухай хугацаанд дууссан ч юм уу тийм эрүүл бос бүтээгдэхүүнүүдийг идээд байвал ард иргэдэд нь эд эрхтэнд нь муугар нөлөөлөх нэ. Ингэж ойлгосон гэж найдаж байна. Тэгэд дараагийн бичлэгээр засаглалын хэлбэр буюу зөвлөлөөрөө хэлэх юм бол угалзын амьдралын маяг, батагийн амьдралын маяг, рубигийн амьдралын маяг гэд одоо маш олон төрлийн хэм маягуудын тухай ярих нэ. Фидбек өгөөрэй. Бай.